Гилберт Хэрийг 99 жил амьдрахтаа эрүүл чирэг байж амжилт гаргаж чадсан нэг. Тэрээр шуудангийн компанид ажиллаж байгаад тэтгэврт гарсан бөгөөд дэлхийн 2 дугаар дайны үед эх орныхоо төлөө тулджээ. Дайны үеэр эр зориг гаргасныхаа төлөө шагнуулж байсан Гилбертийн амьдралд нэг зүйлэл үргэлж дутагддаг байсан байна. Энэ бол заяаных нь. Газрах газарт Виржиниагийн тосон будгаар буутсан энэхүү шаазанг тавьсан байхыг Гилберт хараад зураачтай уулзахыг хүсжээ. Учир нь надад ярилцаад суух хинч байгаагүй гэдгээд тэрээр хэлж байна. 86 настай Виржиниа Хартман Хэрик мөн түүнтэй уулзаад ярилцсан талаараа хэлжээ. Ийхүү тэд ам нээвэл уушиг нэгэгчээр амьдралынхаа талаар нэг нэгэндээ ярьж, хоёулаа олон жил ганцаардсан амьдралаар амьдарч баснаа анзаарч эхэлсэн байна. Ингээд 6 дугаар сарын 4-нд асар газрын ажилчид болоод гэр бүл найз нөхдийнхээ дунд нас дээр гарсан хос гэрлэх ёслолоо үлджээ. Тэр өдөр үнэхээр сайхан байсан. Бидний хурам гайхалтай болсон. Тэр намайг аз жаргалтай болгосон гэж саяхан гэрэлсэн Гилберт хэлж байна. Дахин гэрлэх бодол байна уу гэсэн асуултанд Виржиниа хариулахдаа үгүй ээ, надад тийм хүсэл алга гэжээ. Хайрлаж дурлахад өндөр нас хамаагүй гэдгийг энэ хоёрын гэрэлтээс харж болох юм а.